За өнөөдөр их юм чухал орж ирж байгаа маа. Тэгээд гэр бүл бол нийгмийн нэг анхдагч нэгж. Тэгэд олон жилийн гэр бүлийн асуудал тойрсон маргаан шүүхийн их төвхтэй асуудал байж ирсэн. Ер нь ингээд гэр бүлийн хэрэг дээр өмгөөл хийгээл явхад ер нь мэдэгддэг. За тэгээд субъектив шийдэх зүйлүүд ихтэй, материалын хэм хэмжээний дутагдaltaй, процессын бас асуудалтай энэ асуудал дээр түрүү манай сайн зураг гишүүн хэлж байна. Бас нэлээд олон сайд дамжиж боловсрогдож орж ирж байгаа маа. Тэг яг ингээ хараад асуухаар зарим нэг ойлгомжгүй зүйлүүд тодруулах, лавлах, сайжруулах юмнууд байж мэднэ байгаа ч байх. Гэхдээ хэдүүлээ одоо цаг хугацааны хувьд энэ хуулийн төслүүдийг хэлцээ, сайжруулад, хурдан батлаад явах нь нийгэмд их тулгамдж байгаа асуудал шүү гэдэг нэгдүгээр асуудал. Зориуд одоо гишүүдэд хэлж байгаа. Ер нь энэ хуулийн төслүүдийг сайхан дэмжиж хэдүүлээ хэлцээд за тэг ажлын хэсэг дээрээ сайжруулах зүйлийг сайжруулад статистик тоо баримтаа нийлүүлээд ингээд явмаар байна. Маш хурдан бид нар батлах ёстой хууль шүү гэж. За асуултын хувьд бол би шүүхийн ерхий зөвлөлөөс золоо шүүгчээс асууя. Энэ нөгөө гэр бүлийн шүүхтэй холбоотой нөхцөл байдал маань өнөөдөр ямар байгаа вэ? Процессын хууль маань одоо ингээд ер нь орж ирж байна. Ер нь гэр бүлийн шүүхт ямар ач холбогдолтой гэж үзэж байна? Ач холбогдол нь ер нь юун дээр оршид байна гэж ингэж үзэж байна гэдэг нэг асуулт. За Алтан чимэг шүүгч ирсэн байсан. Ер нь энэ эдгээр хуулиуд батлагдаад явах юм бол цаашдаа иргэний эрэг хэн шийдвэрлэх хуулийн дагуу энэ эдгээр маргаа асуудлууд ингээд шийдвэрлээд явхад яг тусдаа процессын хуультай гэр бүлийн хуулийн сайжирсан байх нь ер нь ямар ач холбогдолтой гэж шүүхэд маргаан шийдвэрлэхэд ямар ач холбогдол гарна гэж та бүхэн үзэж байгаа вэ? Ямар давуу талтай болох вэ гэсэн эдгээр асуултууд хариулт авъя. Золзоё шүүгч. За гэр бүлийн шүүхийг байгуулах учир холбогдол ач холбогдлын талаар бол маш олон ярьсан. Одоо ер нь бол товчхондоо хэлэхэд өнөө хүртэл явж ирсэн шүүхийн практик бол ерөнхийдөө шийдэл явдаг. Яг үүндээ ямар байх ёстой вэ гэвэл яагаад энэ гэр бүл салтгийн за асуудал нь юундаа байдгийг нийгмийн эдийн засгийн одоо бүхий суурь зүйлийг үздэг, тогтоодог, дүн шинжилгээ хийдэг ингэж бүхэлд нь харсан ийм шийдэл бол байх ёстой. Энэ шийдлийг бид өнөөдөр хүртэл гаргаж явж чадаагүй. Одоо энийг бол ингээд утгаар нь энэ хууль одоо дагнсан хуулийг бий болгож, дагнсан шүүхийг бие даасан хуулийг бий болгож, дагнсан шүүхийг шүүхээр шийдүүлж одоо энэ нийгэмд гүйцэтгэх үүрэг тэр байх ёстой асуудлыг одоо энэ зэрэг хэмжээнд бол байх ёстой гэдэг агуулгаар эхнээсээ ингэ явж байгаа. За одоогийн байдлаар гэр бүлийн шүүгч бол одоо дагнсан шүүхэд одоо мэрэгжлийн одоо ийм хүмүүс байх ёстой гэдэг үүднээс шүүгчийн сонгож шалруулалтаа явуулж байна. За ер нь бол тэнцсэн хүн бол цөөхөн. За гэхдээ энийг нөхөх арга бол байгаа. Одоо бусад одоо ажиллаж байгаа шүүгч нараас шилжүүлээд одоо шүүгч нарыг бүрдүүлэх боломж бол байгаа. Тэр бол байж байна. За яг үйл ажиллагаа явуулах өөрийн байр одоо ямар байдалтай байна вэ гэдэг тэр асуудалтай бий. Тэгэхдээ энэ дээр ямар ч байсан анхаарчны шүүх, давзаалтчны шүүхийн байрыг бол сонгоцсон. Ингээд одоо тэр засвар янз бүрийн ажлыг хийх гэж байгаа боловч одоо ингээд төсвөн яг энэ оны сүүлд ингээд хураагдчихдаг юм байна. Тэгэл одоогийн байдлаар ерөнхийдөө тендер зарласан нэг гэрээ байгуулах хэмжээнд явж байгаа юм байдалтай байна. За юуны захиргааны ажилчдын тухайд бол сая ярьж байна. Яг мэрэгчсэн маш олон энэ гэр бүлийн тухай хуулийг дагаад маш олон одоо олон ч яг нэлээд оронтой бол бий болж байгаа. Одоо сэтгэл зүйч, нөхцөл байдлын үнэлгээ хийдэг хүмүүс, за тэгээд дэвлэрүүлэн зуучилттай холбоотой захиргааны бусад ажилтнууд ингээд бий болж байгаа. Тэр оронтойны үед мөн тооцоолоод ингээд төлөвлөөд явсан юм билээ төсөвдөө. Тэгтэл бас зарим зүйл дээр одоо ингээд хасагдсан байх жишээний бас яг ингээд ийм бэрхшээлүүд ингээд яг ингээд нөгөө хэрэгжих нөхцөлийг хангах гэхээр бас ингээд төсвөр нь ингээд хасцсан ийм тохиолдлууд ингээд одоо гараад ирсэн байдаг юм байна. Энийг ингээд судлаад явж байна. Одоо би байгаа байдлаар нь л хэлье гэж бодож байна. Тий. За Алтан чимэг шүүгч улсын дээд шүүгч. Яг гэр бүлийн шүүх дагнаж байгуулагдсанаар за гэр бүлийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны процессын үйл дагнаад
батлагдсанаар ямар ер нь ач холбогдол үр дүнг харж яана гэсэн юм агуулгатай асуулт байна гэж ойлголоо. Яг ер нь бол энэ бол олон улсын жишгээр явж байна гэж нэгдүгürt нь хэлмээр байна, тийм ээ. Олон улсад бол гэр бүл хүүхдийг хамгаалах энэ ажиллагаа бол бас дагнсан шүүх. За мэрэгсэн шүүгчийн хэмжээнд бол явж байгаа. За нэгдүгürt хоёрдугаарт манай иргэний хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд бол олон төрлийн харилцаа явж байгаа. За энэ харилцаанаас бас тасалж аваад дагнаад ингээ гэр бүлийн шүүх, гэр бүлийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаагаа өөр одоо зарчмаар явуулах юм бол бас хамгийн нэгдүгürt гэр бүлийг аварж үлдэх. За тэр дотор байгаа хүүхдийн эрх ашиг гэдэг за хамгаалагдах энэ одоо үр дүн нь бол гарна гэж ингэж л харж байгаа. Тэгэхээр хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны одоо нөгөө бид нар иргэний процессын хуулиа хэрэгжилж байгаа. Процессын хууль дотор гэр бүлийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны нэг тусдаа бүлэг байдаг. Гэхдээ тэр бүлгээр бол бас төдийлөн сайн журмалж чадаагүй байгаа. За энэ шинэ хуулинд бас ерөнхийдөө нөгөө иргэний хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа диспозитив зарчмын үндсэн дээр явдаг. Одоо энэ гэр бүлийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны процессын хуульд бол хүүхдийн эрхийг хамгаалах, за мөн түүнчлэн шүүх санаачлагаар оролцох зарим асуудал төр гэдэг ийм зарчим бол өөрөө шал өөр томьёологдож ирж байгаа. За тэгээд гэр бүлийг аврах гэдэг түрүү би ярьлаа. Энд гэр бүлийн хэрэгтэй ажиллах тусдаа баг бий болно. Ажиллах процесс нь арай илүү нарийн болно гэдэг ийм л одоо процессын хууль явж гин гэж хараад байна. Яг л сонсохыг хүсэж байсан хариултыг л өгч юм л та. Бид нар ер нь энэ гэр бүлийн тухайн асуудал ярихдаа яг энэ сая манай алтан жимгийн шүүгч хэрэгжилж байгаа гэр бүлийг аврах гэдэг энэ үгийг бас бид нар нэлээ хэрэгжилж хэвших ёстой юм ба. Тэр чигтээ маргаан руу тэр чигтээ тэмцэл рүү явж болохгүй. Ер нь цааш бид нар хууль байгаагийн зорилго юу вэ гэдгээ бид нар бас бодох ёстой болчихж байгаа юм. Тийм болохоор би бас дахиад гишүүддээ бас уриалъя. Эдгээр хуулийн төслүүдийг бид нар энэ даруй хэлэлцээ сайжруулах зүйлээ сайжруулад цаашаага ингээд батлаад явах нь их зүйтэй байна. Энэ асуудал дээр бас нэлээд идэвхтэй оролцоосоо гэж гишүүдээсээ хүсэж байна. За баярлалаа.